За үзэгчдээ дурсамжийн өглөөгийн маань зочны цаг ихсэн байна. Тэгээд манай өнөөдрийн студийн зочин хоморт бол Гончиг сүрэн буюу Горо нэртэй хүмүүс байгаа. Тэгээд намайг Горо гэж танилцуулахгүй бол хүмүүс мэдэхгүй шүү гэж юм лээ. За тэгээд Бадам сүрэн гэгч манаас ирсэн байгаа. Тэгээд өнөөдрийн зочид бол бас бидэнтэй бас зориг нэгтэй тийм хүмүүс гэж хэлсэн. За яагаад вэ гэвэл Facebook-д Бүгдээрмдх Монгол ард улс гэсэн нэртэй группийг ажилладаг. Тэр группийн гишүүд байгаа, идэвхтэй гишүүд байгаа. За тэгээд бас үүсгэн байгуулагчт нь гэж хэлж болно те. Тэгэхээр сонирхол нэгтэй хүмүүсийг За яг үүсгэн байгуулагч биш ээ. Үүсгэн байгуулагчт нь өөр хүмүүс байдаг. Бид нар бол би бол жишээлбэл донд үед орсон гэж. Үүсгэн байгуулагч гэдэг инх хамгаалан гэдэг хүн байгаа л да. Тэгэхээр бид нарыг одоо ингээд нэгтгсэн 1000 одоо бараг 2000 гишүүнтэй. Өөх маш олон гишүүнтэй юм байна шүү те. Тэр таны хувьд гэхдээ яг анх бол эхэлж байгаа үеэс нь л өөрийнхөө зургийг хийгээл. Би чинь бараг за бараг түрүүний өмнө дээ. Тийм нэг жилийн агийн зохион байгуулсан гэхлээр би дунд эхнээсээ нэлээ юу ятсан хандл орсон л да. Гэхдээ бид нар нэг жилийнхээ аг зохион байгуулсан. Их сайхан зохион байгуулсан шүү. Тэгэхээр группийнхаа талаар бас манай үзэгчдэд бага зэргийн ярьж өгөөч. Яагаад бүгд найрамдах Монгол ард улсын групп гэж нэрлэж байгаа юм? Юугаараа ялгарч байгаа бусад группүүдээс? За ер нь бол 1992 оноос өмнө бол Монгол улс чинь бүгд найрамдах Монгол ард улс гэж нэртэй байсан. Тэгэхээр 92 оноос өмнөх үед төрж өссөн те. Тухайн үед хүүхэд залуу насаа үзсэн хүмүүсийн дурсамжийн групптэй. Яг 92 оноос хойш ч юм бол Монгол улс болсон шүү дээ. Тэрнээс өмнө бол бүгд найрамдах Монгол ард улс гэж байсан. Тэгэхээр тэр сайхан хүүхэд насаа дурсах. Тийм. Яг хүн чинь ерөөсөө нэг жоох нас яваад ирэх юм дурсамжаар байна шүү дээ. Дурсамжаар тэр үедээ нэг очих юмсан гэсэн бодлоо. Тий бид нарыг их шүүмжилдэг л дээ. Яг гэвэл та нар одоо буцаад бүгд найрамдах Монгол ард улсаас хангалзаад байна тий. Байгуулах гад байна уу? Тий. Тэр бол үгүй яг гэвэл бид нар зүгээр дурсамж бид нарыг хүүхэд нас. Тэгэхээр манай өнөөдрийн өглөө бас дурсамжийн өглөө байгаа. Тэгэхээр яг л альтрын манай хөтлөгчийн хэлсэн бидний зориг нэг юм а гэдэг бол ийм учиртай байгаа. Тэгэхээр бүгд найрамдах Монгол ард улсын тэр тухайн үед болж исэн хамгийн сайн сайхан зүйлсийг дурсах бол бидний гол зориг байгаа. Тэгэхээр дурснаа гэхээр мэдээж хэрэг бүгд найрамдах Монгол ард улсад маш олон үйл явдал болж исэн. Та хоёрын ойр залуу насаа үдлээ, сургууль, соёл бүхэл амьдралаа бүгд найрамдах Монгол ард улсын үед зохиож исэн тий. Тэгэхээр та хоёрын хувьд бас гэр бүлээ нэг сайхан танилцуулаад, сургуулаа танилцуулаад, ангийнхныхаа тухай багхан хүрнэж. Тэгээд хэлэхдээ гол нь бас оноо хэлнэ штэ 1000. Намайг Бадам сүрэн гэдэг. Би 1965 онд төрсөн болохоор би яг яалтчгүй бүгд найрамдах Монгол ард улс одоо социализмын бүтээгдэхүүн гэдэг тийм л дээ. Тэгээд 73-аас 83 онд нийслэлийн 10 жилийн 17 дугаар сургуульд сурч байсан. Тэгээд тэр үед бол бид нар ч одоо нийгэм маань тийм байсан. Одоо ингээд эргээд харахад одоо бид нар ч одоо ингээд Facebook дээр ингээд тавьсан юмудаа эргээд харахад ч ингээд тухайн үед бид нэр анзаарадгүй ажилддгүй те мэддэггүй байсан. Одоо ингээд эргээд нөгөө төргөө орохлоор ямар гоё идэглэг ороо. Гоё дурсамж байдаг л дээ. Бүх ингээд нэг аяг ингээд одоо нэг юмсээ хөнгөн цагаан аяг харсан ч гэсэн өө нэрээ тийш дээ бид нар аж ахуй дээр энийг ингээд цай угаас тэгэл нэг төмөр тавх харсан тэрийг хараад баярлах. Бүгдээрээ ингээд ороод тийм зөвхөн бол та хоёрт нэлээд байна. Одоо зураг ер нь тэр одоо манай бүгд Монгол ард улс групп дээр байгаа тэр зураг бол ерөөсөө төмөр тавга алдсалтай. Хүн болгоно 2000 гишүүний зураг гэхэр чинь. Тий хүн болгоо архиваас ингээд юм гаргаж ир тавьж байгаа байхгүй. Гаргаж ир тавих тий. За Гончиг сүрэн ахаа үед. За би 1972 онд төрсөн. Тий тэгээд 10 жилийн сургууль төгсөөд ер нь бол бас совилогч мэрэгчлээ. Бас тий бас маркетинг менежерээр суулт төгссөн хүмүүнлэгийн сургууль. Тэгээ ерөнхийдөө бол бид хоёрын найз нөхөрлөл бол ер нь энэ Facebook. Тий Facebook Монгол ард улс группээс л холбоотой үүсэлт. Гэр бүлийнх нь хүмүүс ямар хүмүүс вэ? Бас энэ тал дээр нь юу гэж боддог юм бол эсвэл хамтран цуглуулагчд байна уу? За тэр нь найз нөхдөд хуваарлалт гэж байгаа юм. Тэгээд бид нар чинь бүгд л адилхан л одоо гэр бүлийн усууд чинь адилхан бид нар үеийнх юм чинь. Тийш дээ. Эн чинь тийм штэ гэл бас л хүн болгон дурсах юмтай. Тэгэл арай ялгаатай нь хот хөдөө одоо өөр сургууль те одоо өөр орчин гэдгээр л ялгаатай. Өссөн төрсөн орчин өөр байна. Манай хоёр бас өссөн орчин аяг хаанхын хүүхдүүд. За энэ маань яг хотын хүүхд. Би хотын онгон хүүхд 220 мянгат яг хотын төвийн хүүхд л дээ.
би яг хотынх мөртлөө хотын захыг гэр хооллын одоо Аршантын гудамжинд Аршанти 18. хүүхэд насаа өнгөрөөжсэн тийм мөртлөө одоо сэдв голын хөвөн дээр Ер нь бол одоо нэг энийг л үзүүлэх гээд байна л да. Одоо энэ. Одооны чамд зориулсан тий одооны хэрэглээд байгаа Facebook маань бидний үед ийм байсан. Ийм боловсронгуй тийм шүү дээ. Зураг наах хэсэг юмсын ингээд Тэгээ зураг наах хэсгийг нэг ялгаад яг зураггүй шүү. Тэгээ зурагтай болсон хойно наана гэд бичсэн байна. бидний үед чинь бас тэгж их зураг хүрэг авахуулаад ч яадаг байлаа шүү дээ. Тэгэхээр яг л нэрээ бодож байгаа хүн биш. Одоогийн Facebook тэр үеийн дурсгалын дэвтэр байсан гэж тий. Тэгэхээр тэр үеийн дурсгалын дэвтэр дээр чинь одоо гол төлөөлөл нэг охин бандынхаа одоо сонирхдаг охиныхоо юу гэж ичих бол сонирхсан банданд юу гэж ичих бол гэдэг л чухал байсан юм шиг. Тэр чинь нэрсийнхэн дараалалаар явдаг байхгүй. Гэртээ аваа явчихдаг байхгүй. Тэгэл ирэхгүй удаж ирнэ. Энэ бол бас их л гоё паластертэй байна те. Бас паластергүй хаагаар чинь зүгээр ингээл энэ одоо ч ийм групп байгаа шүү дээ. Одоо жүжигчтэй Яг гоё. тийм зураг наагаад ингээд дор нь их гоё үгээ бичээд тэгээ зарим хүүхдүүд бас дурсгалын дэвтрийг залхуу бүгэлдэг байсан юм шиг. Бид зураг наагаад ганц тэр нөхөн хүний сонирхолтой. Жишээлх юм бол би бол зураг зурхтаа тийм сайн биш. За гороо бол иймэрхүү зурналтай гороо. Тэгтээ юм бичин. Тэгэл ихтэй нэг сайхан зүрх зураал тэгэл тэрийг ингээ сумаар хатгаад доор нэгээд хон зураал нэгээд даа үехэд ятаад гэсэн тиймэрхүү үгнүүд бичээд ятаад яг ярьж байгаа зураг нь энэ шүү дээ. За энэ бол хүн зурчдаг хүн байна бас. Хүн зурч чадварлаг зурсан байна гэж. Ятаад гэдэг чинь одоо орчин үеийн нөгөө та нарын хоёр Яа тий би очилв. тий. За энэ бас нэг юм 83 оны диплом байна л да. Тэгээ энийг хараад их гайхсан. Энэ одоо аюу олон байхын тэгэхээр энэ нэг хүн байна уу 2 3 энэ хараа би 17 дугаар сургууль төгссөн байхгүй юу. Тэгээд энэ манайх ингээд 10 анги. Тэгээд бүгдээрээ дипломынхаа цаасыг очингуудаа нөгөө нэг сектораараа ингээд уралддаг. Тэгэнгүүтээ нөгөө бичгийн машин алдахгүй бичгийн машин алдахгүй шүү дээ. Тэгэнгүүт нь гараараа ингээд ууйхгүй шүнжэнгөө цөмөр ингээд бичээд ангийнхнаа бүгдийг одоо энэ дээр ч ингэж штэ. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн 18 дахь их хурлыг өгтөж 18-нд 5 гишүүний төлөө уралдцгай сэдв сасилит уралдаанд төрүүлсэн тул танд тэгээд бас нэг юм нэгдүгээр эзэлсэн тул нэгдүгээр зэргийн дипломоор сайшин шагнав. Одоо энэ нэг айлч хоёр бүгд нь ингээд өгчдөг. Бүгд нь тэгээд 10 ангийн дэргэдийн хувьсгал залуучуудын эвлэлийн үүргээд. Тэр үеийн бас нэг гоё зүйл нь ажилчин ангийнхан гэхэд нормоо давуулан биелүүлэх гэж үздэг. За жишээ 10 жилийнхэн байлаа гэхэд бас нөгөө 5 шүний төлөө их өрсөлдөөн тэрийг авахын төлөө ерөөсөө 5 шүү гэдэг чинь ерөөсөө гол юм шүү дээ. 5 шууд чинь 5 шууд авчтай байвал тэгэл ирэл их сайн л хүүхэд. За энэ горогийн хэрвээ мууд нь бол гахаа өгдөг байсан юм. хэцүү шттэ. Тэгээд аюу банднаар л их авдаг байсан. Банд. За энэ жишээлбэл энэ юм байна. Энэ одоо шаасан яс юм. Энэ юу л да хичээлээс бусад чөлөө цагаар одоо юу хийснэ бичдэг байсан юм. Тушаасан яс. Одоо бид та нар ч одоо яс тушааж ясна уу? Үгүй юу яасан тэгж байгаа. Хоёрдогт үгүй тушаана гэж одоо энэ нөгөө хүмүүс яваад даазмаас үгээд бид нар ч одоо тэр үед ингээл яс тушаагаад цаас тушаагаад зис хөнгөн цагааны чинь үнгүй авчил тушаадаг байлаа. Мөнгө авахгүй шүү дээ. Хүүхдүүд энийг тэр одоо яаж үнэлэх вэ хариуд нь? Гэхдээ яг энэ чинь нийгмийн тустай хөдөлмөр гэдэг аа. сургууль маань Нийгмийн цагтай сурагч гэж үзэх нь. Тэгээ хувийн хэрэг дээр маань нэлээд сайн бичсэн. тэгээд пионерын өмнө захиалах ёстой. Залгамжлах сэтгүүлээсэн шүү. Тэгээ оюун төлхүүргээд бас их гоё сэтгүүлгээд нэг Орсын гоё тайлбар зэглэдэг сурсан хөгжмөд ямар гоё юм бэ тий. тэгээд эн чинь нөгөө нэг зуны даалгавар гэдэг жишээлбэл хотын хүүхдүүд их чинь зуны даалгавраар нөгөө тэрхэг согооврын үүр гээл. Одоо тэр их согооврын үүрийг яадаг ч гэсэн бүүм. Том томоотаар дүүрэн. Ийм ясардаа 108 кг яс тушаан гэдэг чинь. Юу гэсэн үг вэ тий? Энэ бол нэг ангийн арилын хэмнэлтийн аян гэдэг энэ бол та хоёрын хөлөө аль эсвэл зүгээр манай групп дээр байгаа шүү. Тий, группийн гишүүд. Өөр бол хийжсэн. хийлгүй яг байна. Яг жигнээ. та хэдэн хөгжим сурч байсан? Энэ чинь За би чинь гитар тоглоно тэгэл
Ерэн тэгэл бүгдийн нарыг тоглондоо ерэн. Байрны орцонд банзан Байрны гитараар орцонд банзан гитар нүдэл одоо найзууд маань харж байгаа бол мэдэх баг. Та нар билет яаж уншдаг тэгээд хаана уншдаг вэ? Тэгээ манусын үеч нөгөө билет боловсруулна гэж байна. харин тийм байсан. Тэгэл билет боловсруулна гэдэг чинь ингээл хичээнгүй сайхан бичсэн шүү дээ. Тэгэл сайхан биччихэл тэрийг нөгөө билетээ уншна гэж голноо гэрээсээ гарч гадаа тоглох гээд. Та нар хатар өглөө хаашаа явдаг чи? Билетээ унших гээд гарангуутаа би ч одоо нөгөө яг паркийн хажуудалд манай гэдэг парк руу орж байгаа шин. Тэгээд яваад чинь яг тийм уншихуйтай байсан уу? Вант дараа тоглохгүй явж шүү дээ. Парк тэр үед бас их гоё юм. Маш том байсан. Маш том тий. Бид нар болохоор билет уншна гэхэлэр нөгөө нэг ийшээгээ сэлэг болоод явчихдаг байхгүй. Нэг том дээл нөмөрч чаваад одоо тэгээд нэг жалганд очиод уншдаг ч байсан юм уу, унтдаг ч байсан юм. Тэгээд нэгж гараад тэгээд ер нь яг юу хийж байгааг нь мэдчихгүй явдаг байсан шүү. Шүп юм яриад те. Тэгж байгаа л унтчихдээ зөрмөлөө унтчихна. Тэгээд жоохон нар хөөрсөн үед нэг их билет уншсан улсууд орж ирээ. Ядрал гэртээ. За энэ нэг зураг байна. Би бас энийг тайлбарлуулъя. Энэ чи энэ ч одоо нам засгийн удирдагч нар ингээд тухайн үед те энэ төр дээр мал дарга байж байна. Батмах Жамбин. одоо энэ урд гардаг хүүхдүүд энэ хүүхдүүд чи их сонгон шалгаруулж байгаа. чи гарын сайрг байх хэвээр те. Он сордог хэвээр. Манай сургууль дээр би сандгийн. Манай сургууль дээр иржсэн байхгүй ингээд хүүхдүүдийн гарыг ингээд үзэл. Ингээд Эхний шалгуур нь бол ингээд гар байсан биш үү? Указ ахгүй ер нь ингүүлчихэд. Багш нар ер нь хэр указ гэх юм. За укасгтна байна. за одоо бас буруу юм. Гөө тэгтээ би чинь мэдээж ялангуяа октодыг бол мэдэхгүй л дээ хөвгүүдийг бол мэдээж тэггүй би бол Болчихсоор байсан. Нилээ укасгтуулж байсан юм биш үү? байсан тий. За. Энэ ямар очиртай зураг байна? За энэ чи одоо банк. баг амтагдчих шиг байна тий. Амтгаж шиг байна. Энэ одоо яг бидний хүүхэд насны баяраар одоо хүүхдийн баяраар ч одоо энэ л байдаг л шүү дээ. Банк гэдэг. Apple бэлгэн дэрхүү. Тий энэ одоогоор бол одоо Apple шүү дээ. Дотор их гоё гэлхар цаастай. Би ч баг санчлаа шүү. Санаж байна тий. Тий. Энэ чинь бас нилээн сүлд байхгүй болсон шүү. Тий намайг чинь 90 он бол нилээн гаргасан тий. Энэ үснийхээ банка үргэлж ахлаа. Банка бүр хурааж ирсэн байхгүй. Улаан цастай тэр үед чинь улаан цастай байсан. Тэгээд Энэ чиний наа талд юу байна баа? Миний энд би эдрийг харж байгаад нэг сонирхолтой юм харлаа та нэг ийм атгритний зураг байж. Энэ бол айл болгонд бараг байдаг байсан тий. бас нэг нүдэн эрэмдэг хүүхэн байдаг тий. Одоо үзэгчд нь. Тэгсэн чинь миний өөр юм бас хувийн цогцолгонд бас энэ байж байгаа байна. Оо за. Тий. Хоёр ийм жижигхэн Одоо тэр үеийн чинь 3 тий. Одоо энэ бол ингээд ойртуулж байгаа ингээд харуул 3D ингээд хөдөлгөөнтэй харагддаг байхгүй ингээд үжилж байгаа. тий. Яг байрлалаа Солигддог открет гэдэг юм байна. Бас солигддог тэмцээн. тий. Бүжиж байгаа эмэгтэй нь ингээд байрлалаа солиод байгаа байхгүй. За нэг зэдинд нэг гарч ирээд. бидний үеийн ээжүүдэд байсан эрэмдэг кашлак гэж байлаа. Ингээ нэг нүд нь ингээ эрэмдэг кашлак. Саяхан фэйсбүүк дээр нэг хүүхдээ юу байсан харсан уу те? Би тэрийг харин харчихсан тэгээд. Цалин яваад ихтэй кашлак авч өгнө гэдэг нэг хүүхдээ юм Энэ яа. банкач их 85 мөнгө тий. За Тийм тэгээд их итгэлээр за одоо бидний үе идэх юм гээл тэгэл банк 85 бамсаа байна. мөнгө гэхээр бас нэлээд үнэтэй байсан үү? Тэр үед эсвэл одоо 5 төгрөг 10 төгрөг гэдэг чинь аюул их мөнгө. нэг төгрөгөөр ч л өглөө хичээлд авах гахтал нэг төгрөг авах. 5 төгрөгөөр ч юм уу. Чи нэг хавчаа ангар юм Тэр амттангуудыг ярил л да сая ярьж байгаа дөрвчлээ. Банка би харин энэ талхаарчл дотроо бодчихлаа. шинэ жил болохоор мандрин. Мандрины ирэн үе мандрины дараах Тийм мандрин болоод яавлагч нь хүмүүс харин ингэж яриад байдаг байхгүй нөгөө шинэ жил болохоор би өөрөө нөгөө октябрийн баяраар төрсөн байхгүй. Тэгээ яг би нөгөө төрсөн өдрөө хийх үеэр мандрин яг гарч ирдэг байхгүй. Орчин бол тэг яг орч дэлгүүрээс ингээд гараад те. Тэгэл яг тэр үед мандрин гэдэг чинь ерөөсө ховор штэ. Тэгээд идчихэд хальсын сайхан ингээд паран дээрээ тавьчих. Алд чи гэрээр нэг сайхан үнэртэй айл мандрин үнэртэй. Чинь агаарч болгоч хэрглэж байгаа ш давхраас ашиглаж байгаа. Тэр цаасан бэлгээ нөө өвлийн өгний бэлгээ утанд чи одоо нөгөө нэг үрлийг нөгөө цоолоод байдаг тий. Тийм олон мандрин унахгүй. Нэг хоёроор л Хоёр яадаг нэг мандрин ч юм уу. за тэг нэг л байна даа. Тэр календар арай л ихийг унаа. Тэгээд тэр чинь тийм амархан урагдахгүй. Тийм борцоос бодож. Яагаад тэгээд нөгөө ийм
одоо дэлгүүрт ороод юм авахт чинь хилийн бараа авахт чинь тийм бор цаасан утна гэж хийж өгдөг. Доотлоо нэг сайхан эргүүлж ягаад л хамгийн дээш нь байгаа л ингэ хийж өгдөг. Тэр цаасан ут бол айгүй зузаан ут шүү дээ. Одоо бол байхгүй тийм. Бараг л картон цаас шиг байсан шүү дээ. Тэр үед бас бохих гэдэг зүйлээс бас нэлээд аваар байсан юм шиг байгаа тийм. Харандагаар ингээд өнгө оруулна гэдэг байсан. Саяхан манай охин бас үдчихэж шүү, туршиж үдчихэж шүү. Тэг өнгө орж ийн үү? Орно. Бохчоо ховор. Тэгээ бас гадаад дотоод явдаг хүмүүс чинь байгаа. Шашин шиг дээр Гэхдээ тэр чинь ингэж ажиллаж байгаа ингээд гашлах гэдэг юм гот хөргөчн дотор яждаг. Тэгээд тэр чинь нөгөө жоохон хөлдөөд ирэхээр аа тэ дахиж гаргаж ирж ажиллаад. Эсвэл тэр чинь сайхан харандаа бас цөөхөн штэ. Хамгийн гоё харандааныхаа юунаас ингэж хугалж агаад хийгэж ажиллаад. Тэгээ нэг гоё өнгөтэй бохтой болгоо тэрийг байн ингэж тэгээд Орос дэлгүүр биш гадаад явсан оюутнууд одоо Москва тий цаашаага социалист орн явсан улсууд ч тийм ховрын бэлэг хацраа шүү дээ. Агш нар сургууль төгсөөд ирэхэд тий. За бас жоохон боломжгүй өнүүд нь болохоор ингээд нэг замын хараад давирхаагаараас орлуулдаг байсан юм шиг байгаа тийм. Гэхдээ боломжтой боломжгүй гэж баг байхгүй та ер нь давирхаж ажиллаж үзээгүй ер нь байхгүй шүү дээ. Модны бөх гэдэг чи одоо нөгөө намар төлөө буухаар одоо айлс чи төлөө нүрсэн авах шүү дээ. За тэгцчил манай ингээл 90-д манад ирээл. Тэгэл бажмар шиг ингээд хатаас нэг юутай чулуутай барьчаал ингээд тэгэл нөгөө нэг давирхаатагаад өдөржин ноцолцож байгаа нэг богтой болно. Давирхаан тэгээ гашлахаараа яах вэ? Гашлдаг байсан юм уу? Гашлдаг. Айгуу гашуун штэ. Өөрөө гашуун тий. Амар гашуун тий. Тэрийг одоо бохох гэж гордоолж ажиллаад байсан. Морин тэрэг их байсан. Тэр үед бараг машин байдгүй байлаа шүү. Энэ ягаад би морин тэрэг ацарсан бэ гэвэл би нөгөө Ашантын гудамжны хөвгөлтэй манайх моринтой айл байсан. Моринтой үнэтэй. Тэгээд би автагаа ингээд хоёлын дунд голоос өвс хатдаг. Ягаад гэвэл нөгөө намрынхаа өвлийнхаа тэгээд ингэж аччихвал одоо би тэр явдаг зам л та энэ. Тэгээд энэ дээр би гараад тавьчихдаг гэсэн. Чичээд. Яг гэвэл хүүхдүүд харахлаар би морин дэргэн дээр. Намаа тэгдэг байхгүй. Хажууд суучих гэдэг. Тэгэхээр маань ингэж явахгүй л дээ энэ тэлээ арал дээр сууч. Тэгэл би нөгөө талтаа суух гэхлээр ичээд нэг хүүхдүүдээс. Тэгээд дээр нь гараад мөрөө бүтээгээд ивчихсэн. Хажуугаар автоос явахлаа. Энэ яг л нөгөө 78 он 80 онуудын гэрчлэгээ диплом, цаашаалын үнэмлэхнүүд байна. Та хоёр ерөн цаашаалын үнэмлэх хэрэг авдаг бай. За, ер нь бол бага ангидаа бол аавна л та гэж чинь. Тэр үед чи одоо бидний ганц яадаг юм чи эднэр хамгийн том бол урамшуулал тий. Ямар одооных шиг одоо юм металл хавар штэ. Тэгээд яг хөө зүгээр тэмдгүүд их байдаг. Номын сайн нөхөртэй залгамж байны гавшгааж 5 он их хүндтэй шагналууд байж тэр үед. Тэр үед бас нөгөө пианорууд нөгөө хизээл бэлхэн гээд Сүхбаатарын дүрстэй тийм тэмдэг өгдөг байсан юм шиг. Та хоёр пианорын гишүүн байв уу? За, пианор байлгүй яах вэ? Тийм. Пианорын байгууллага. Энэ нь штэ одоо пианорын байгууллага. Онц сураад төрүүлж хэлсчихлээ пианорын ангиасаа. Тэгээд 3-р анги 4-р ангида төрүүлээд нөгөө онч сурах ер нь их онц сурдаг байж тий. Амнаас нь онц сураад тэр чинь нэг бага багт ч онц. Одоо энэ штэ горогийн авчихсан дүн байна энэ. Их том тарган Маа их том тарган бахаа зурагт чинь нөгөө нэг 2 3 4 5 гэсэн үнэлгээтэй тий. Тий, ер нь бол тий. Тэр чинь нөгөө нэг тэдэн хувийн онц дээр гэж байна шүү дээ. 75% онц дээр. Нэг мэг сайн авчвал тэгэл өнгөрөө шүү дээ. Тэгээд энэ пианорынхаа одоо энэ тангарагыг бид нар ч одоо аягүй хичээжлэнэ. Тэгээд одоо цээжэр мэдчихнэ үү та хоёр? За одоо ер нь бол мандчихжээ. Монголын пианорын байгууллагт элсэн орохдоо Монгол ардын хувьсгалт намын өвөл хэрэгт үнэнч байж пианорын чин ирмэлзлийн нэр төртэй биелүүлэхээ андгаалж байна гэдэг. Энэ одоо пианорын андгаа гэсэн. Хизээд бэлхэн гэдэг. Хизээд бэлхэн ёсч юм. Хизээд бэлхэн гэдэг. За. Ингэж зэрэг болчихсон. За. 1 2 хизээд бэлхэн. За тэгэхээр алдрын бас цаашаалын үнэмлэх асуусан учиртай байгаамаа. Манай өглөөний зочдоо бид бас энэ хүү дурсгалын цаашаалын үнэмлэхийг өгдөг юм байгаа. За тэгэхээр яагаад вэ гэхээр энэ цаашаалын үнэмлэх дээр өөрөө тэр тухайн үеийн нийгмийн бүх зүйлийг багтаасан байт юм байлээ. Тэгээд бас энийг их хожим мэдлээ. Энд дээр одоо ингээд таван гушуу, тариан талбай ингээд
бүх юмаа багтаасан физик, математик гэх тийм. энэ бүх зүйлийг багтаасан ийм их үн цэнтэй зүйл эд юм байлаа цаашаалын үнэмлэх гэдэг нь. Тэгээ манай өнөөдөр өглөөний зочноор оролцож байгаа учраас та хоёрыг бас тэр гигээхэн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаж энэ өдрийн минь эрхэм зочин болсонд маш их баярлалаа хэмээн энэхүү цаашаалын үнэмлэхийг за гончигсэр ахтай чи бадамсэр хэлчихсэн үү? За би нэг уншаад өгчээ. За эрхэм өндөдхөө Бадамсүрэн таныг их орон Монголын үндэсний телевизийн Монголын нэг өдөр хөтөлбөрөөс бэлтгэн хүргэж байгаа Дурсамжийн өглөө 1980 хөтөлбөрт оролцож гэгэлгэн зүрхнийхээ гэгээхэн хэсэгт нууцлсан нандин дурсамжаасаа хуваалцсан талархан сайшаалын өрөмлөхийг олгоо 2013 оны 12 сарын 21-ний өдөр Монголын нэг өдөр хөтөлбөр гэсэн байна. За баярлалаа. Сайшаалын өмнөх авгаадсан байна. Тэгээд хүн удахгүй бас пэйжид манай сайшаалын өмнөх орно ах гэж. Одоо энэ чинь очиод тавьчихна л да. Монголд Монгол ардсан пэйжид. За ингээд бидний өглөөний зочноор оролцсон та хоёртаа маш их баярлалаа. Нэгийнхэн бас багхан ч гэсэндээ дурсамжийг чинь хөвлж чадав. Сэтгэл чадлаа сайхан байлаа. Тэр ч их сандарлаа шүү дээ хоёлаа. Гэтэ за хоёлаа ямар ус төр ярих шүү дээ. Хоёлаа баг насаа ярих гэж байгаа юм чинь. Аюу зэрэгтэй орж ирсэн. Тэг сайхан байлаа сайхан. За баярлалаа. За ингээд Монголын нэг өдөр хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Бидний энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Маргааш өглөө дахин уулзлаа. Түр баяртай. Нэвтрүүлгийн төгсгөлд аман баялагдах туу болонга хүлээ авсан снаа. Юнипресс хэвлэлийн компани хэвлэлийн их бэлтгэл, хулдаасан хэвлэл, фото хэвлэл, офсет хэвлэл, хаяг эрх зам чимэглэл, арга хэмжээний хан тайсны нэрвэсийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийн. Одоо хэвлэхэд хялбар боллоо. Бидэнтэй харилцах утас 70 тэгтэг 90 тэгээс 70 10 90 тэгээс